Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилон хүргэе. Бүгд найрамд хятад ард улсын иргэдийг Оросын айрамд илсүүлж байгаа юм байна. За ингэхдээ жинхэнэ эр хүн болохоо харуулахыг уриалах замаар тэдгэр хүмүүсийг нийгмийн сүлжээнд илсүүлэх ийм зарыг түгэж байгаа юм байна. За ингэхдээ бол хятадын нийгмийн сүлжээнд олон даагчтай аккаунтуудыг ашиглаж тухайн мэдээллийг тарааж байна гэсэн ийм мэдээллүүд гарсан байна. За өнгөрсөн 7 хоногт бүгд найрамд хятад ард улсын 2 иргэнийг Украинд байлдаж байхад нь олзож авсан тухайн мэдээллийг Украиний ерөнхийлөгч Владимир Зеленский тараасан. За үүнээс өмнө бол хэдэн мянган даагдагчтай эдгээр хүмүүсээр дамжуулсан зарын мэдээллийг олон нийтэд түгээсэн ил болсон байна. За Зеленскигийн хувьд бол мэдээснээр Украины тагнуулын алба Украины фронтод Оросын армийн талд тулдаж байгаа 155 хятад иргэн байгааг бол мэдээлж байсан. За харин Оросын албаны улс бол үүнийг өгөөсгөж байгаа. За харин хятадын нийгмийн сүлжээгээр дамжиж байгаа эдгээр постнуудад цэрэг дэлсхийн тулд 400 мянган рубль төлж бүртгүүлэхийг уриалсан байна. За постны бичвэрт бол жинхэнэ ирчүүд энд байна. За бидэнтэй нэгдэрэй гэж уриалсан байна. За постыг эхлээд орос хэлээр бичигдээд дараа нь хятад хэлнээ орчуулсан байдлаар бол тарааж байгаа юм байна. За харин Оросын айрамд нэгдэх юм бол амь даатгалд даатгуулж тэтгэвэр татварын хөнгөлт эдлэхийн зэрэгцээ байлдаанд тулдсан Ахмад Дачны статус олгох тухай ийм мэдээллийг олон улсад TikTok гэж нэрлэгддэг. За хятадд Douyin гэж нэрлэгдэх нийгмийн сүлжээний платформоор дамжуулан мэдээлэл тархаж байна. За энэ мэдээлэлтэй холбогдуулан Лондон хотод байрлах King's College-ийн дайны судлалын техникийн профессор Наташа Курт бол энэ судалгаа хийсэн байна. За түүний мэдгцнэр энэхүү одоо зар сурчлагын ард Оросын батлан хамгаалахын яамны зарим хэсэг бол ажиллаж байж болзошгүй. За тэд бол шууд өөрсдөө энэ зар сурчлагыг дамжуулж байгаа эсвэл төлөөний этгээдүүдээр дамжуулан тухайн мэдээллийг тараасан гэж хардаж байгаа юм байна. За Оросын хувьд бол янз бүрийн шалтгаанаар өөрийн иргэдээ бол цаашид Украинд тулдуулахыг хүсэхгүй байгаа. Тийм учраас хэрэгтэй үед нь өөрийн одоо цэргүүдийн нөөцийг нөхөх зорилгоор хүсний цэргүүдийг ашиглаж шаардлагатай цэргийн хүчийг Украинд илгээж байна гэсэн ийм судалгааг хийсэн байна. За тухайн Douyin буюу TikTok дээр 42 мянган даагчтай. За дээр нь бол тухайн мэдээллийг бол Оросын холбооны улсын хааны газраас бол хүргэж байгаа Shao-Ai нэртэй контент бүтээгч 1 сарын ихээр бол Оросын айрамд илсүүлэх тухай юм видео бичлэгийг шеэрлсэн байна. За тухайн видео бичлэг нь 56900 лайк, 20 мянган сэтгэгдэл цуглуулсан юм байна. Тухайн видео бичлэгэнд тухайн контент нийлүүлэгч дурдахдаа Оросд хүмүүст ямар хэрэгтэй байна? Оросын айрамд хаахад 5.6 сая рублээс эхлээд цалин олгож байна. За тэгээд дээр нь гэрээ байгуулах юм бол Оросын засгийн газар хэдэн сая рубль нэмэж олгоно. За мөн сар бүр цалин өгнө гэсэн ийм уриалгыг олон нийтэд түгээсэн байна. За харин дахиад нэг өөр аккаунттай ийм контент үйлдвэрлэгчд бол бас энэтэй холбоотой мэдээллийг түгээсэн байна. За тухайн контент үйлдвэрлэгчийн хувьд бол даагчд нь бол өмнөх дурдсан хүнээс бол арай бага. Гэхдээ бол энэ одоо интернетэд гарч ирж байгаа Оросын айрамд илсүүлэхтэй холбоотой зар сурчлаганд бол санаа зовоосон мессежүүдийг олон нийтэд хүргэх зорилгоор бол тухайн постод мэдгдсэн байна. За энэ дээрээ бол эргэлзээтэй хууль бус байж болзошгүй ажил жуулчлах агентлагууд 10-аас доошгүй хүнийг бол ажилд авахыг уриалж байгаа. 100 хүртэлх ажилтан авахыг хүссэн бичлэгүүд тавьсан байсныг бол скриншот байдлаар өөрийн аккаунт дээр хуваалцсан байна. За тэгээд олон нийтэд бол хандаж ямар нэгэн шийдвэр гаргахаас өмнө сайтар судалж үзээрэй. Ном сум харавсан бол буцах зам байхгүй шүү. Та бүхний амнаас үнэтэй түүнийг яаж ч ийм одоо амархан өсөр хайж болох вэ гэсэн ийм анхааруулгыг өгсөн байна. За уг постэнд бол дайны үеийн логистикийн сувилхан ажилтнуудыг хятад Оросын хамтарсан ажилд авах тухай гэсэн мэдээллийн талаар дэлгэрэнгүй бичсэн байна. За энэхүү мэдээлэлд бол шархсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхийн тулд 55-аас доош насны эрэгтэй эмэгтэй хүмүүсийг бол бүртгэж байгаа тухай дурдсан байна. За тэгээд дээрэс нь бол хятадын талаас сарын 20 мянган юан буюу 4400 ам долларын цалин хоол. За дээр нь бол дайн дуусны дараа хятад руу буцах нислэгийн тийзийг нь бол бас дааж байгаа гэсэн ийм мэдээллийг өгсөн байна. За энэ одоо нийгмийн сүлжээнд тарсан бичлэгүүд нь их олон хүнд хүрч шеэрлэгдэж байгаагийн бас нэг шалтгаан нь бол нэгдүгээрт Оросын албаны улсын ерөнхийлөгч Путиний нэр хүнд хятад өндөр байгаатай холбоотой гэж судлаачид үзэж байгаа юм байна. За хоёрдугаарт бол цэргийн алба хаана гэдэг нь бол эр хүн болно гэсэн ойлголттой дүүж байгаа. Өөрөөр хэлбэл цэргийн алба хаалаа гэвэл эр хүн болсон гэсэн ийм ойлголтыг олон нийтэд түгээж байгаа учраас үүгээр дамжуулж хятад иргэдийг цэрэгт илсүүлж байгаа юм байна. За дээр нь бол мэдээж их хэрэг хамгийн гол шалтгаан нь бол энэ ажлыг сонирхох гол шалтгаан мөнгө олох гэсэн зорилго бол хятад ирчүүдэд байгаа учраас энэхүү одоо Оросын айрамд
тулдаж Украин руу илгээгдэж байгаа гэсэн ийм судалгааг хийсэн байна. За Оросын холбооны улсын Украинд өрнүүлж байгаа шууд тавталгаа за бүрэн хэмжээний тавталгаатай холбоотойгоор бол цэргийн улан одоо хүний нөөцийн дутагдалт бол айл ал тал нь орж байгаа. За үүнийг нөхөх зорилгоор Оросын холбооны улсын зүгээс өмнө нь бол Умард Солонгосын цэргүүдийг дайн тулдааны талбар руу илгээж байсан бол энэ удаа Хятадын одоо иргэдэг ийхүү одоо тулдааны талбарт эсвэл илгээх ийм үзэгдэл бол гарсан байна. За мэдээж хэрэг Хятад улс бол үүнд шууд оролцоогүй гэж өөрийгөө үзэж байгаа. За Хятад улсын хувьд энэхүү Украины хямралт бол төвийг сагсан байр суурьтай байгаа учраас ямар нэгэн байдлаар Оросын холбооны улсад хүн хүчний болон бусад дэмжлэгийг шууд байдлаар бол үзүүлэхгүй байгаа. За мөн харин эдийн засгийн байдлаар бол Оросын холбооны улсад дэмжлэг үзүүлж байгаа. За ингэхдээ бол эдийн засгийн хоргийг даван гарах боломжийг Оросын холбооны улсад олгох зорилгоор тус улсын бараа бүтээгдэхүүнийг хамгийн их худалдан авч байгаа орн бол Хятад улс болж байгаа. За үүгээрээ бол шууд бусдгаараа дайны зардалд бол хувь нэмэр оруулж байна гэж өргөндийн орнууд шүүмжилж байгаа.